За энд Хүсгэл аймгийн Баянзүрх сумын нутагт байх Агарын хайрхан харагдаж байна. За Агарын хайрхан дээр домогт Баглаан удагны онгодын асар байдаг. 18 дугаар зууны үед эдэн ууш зайсан үед амьдарч байсан. Тухайн цаг үеийнхэн бөөнөрийн сорн байсан гэдэг. Цагаан хадуучны техник сүлд болон шүтгдсэн дархтын баруун отгийн бөөнөрийн манлай байсан гэдэг. За Баглаан удагныг мөргөлийн их удаган мөн Баглаан зарах чимээ нэрлэдэг байсан байгаа. Тухайн цаг үед манж гүрний эсрэг Монголынхаа түүх, соёл, уламжлал, шүтлэг мөргөл, газар нутгаа хамгаалж ихээхэн тэмцэд явуулдаг байсан учраас Баглаан зарах чимэх нэрийг авсан байдаг. Баглаан удаг маань 33 хурмастын гал хар тэнгэр, орч хар тэнгэрийг эзэгнэн бөлсөн тэр үеийнхэн цор ганц бүү байсан бөгөөд бие сэтгэлээ эзэгнэн зүрхэн цагаан толтондоо хурч бүлдэг байсан гэж ярьдаг. За тэгээд манжийн бөөнрийн эсрэг тэмцэж манжийн бөөт өөрийн бөөгийн өвдөж чадлаараа тэмцэлтэн үер хүртэл урсгаж ялан дийлж явсан түүхтэй. Баглаан удаг маань хүү охоо эртэй бөгөөд хүүн арилдыг бүргэд хэмээх дархтын нисдэг долоон бөөгийн манлай болсон. За тухайн цаг үедээ бас жилийн сайр хийж баяд ноёдын адуу малыг авч энгийн ядуу иргэдэд тарааж өгдөг байсан. За тэгээ бүргэд болж ниснээр арилдыг бүргэд зайран гэж нэрлэгдэж хүндлэгддэг болсон. За охин Амааж нь мөн адил удган байсан бөгөөд Амаажийн удгантай холбоотой олон түүх томог байдаг. За нэгэн Хэсмэл Бадарчин Амаажийн удгантай уулзаад өөрийнхөө хилийг огтолж гар дээрээ тавиад хөдөлгөж үзүүлэхэд нь Амаажийн удган хариу уулгаж гидсээ яраад өснийхээ сэвэр гидсээ буцааж ойж исэн гэж ярьдаг. За мөн үүнээс гадна олон бас Амаажийн удгантай холбоотой түүх байдаг. Тэгэхээр яагаад Агарын 3 хайрхан хэмээн нэрлэдэг болсон бэ гэхээр 33-аас дээш жил бөөлсөн тийм эрдэм жадалтай бөөг хайрхан бөө гэж нэрлэдэг байсан бөгөөд Баглаан удган арилдыг зайран Амаажийн удган 3-ыг Агарын хайрханд онголсон учраас Агарын 3 хайрхан хэмээн нэрлэдэг болсон. Хүсгэл аймгийн Баянзүрх сумаас олон бөөгийн идэлэл хэрэглэл хоёр хувцас олдсноос цэгмэд удган, охинжийн удган, дэмчиг зайрангийн бөөгийн хуйг, хингэрэг, малгай, гутал зэрэг олдсон байдаг. Цэгмэд удганы хуйг хингэрэг Баянзүрх сумын музейд хадгалагдж байгаа бол охинжийн удганы хуйг хингэрэг Хүсгэл аймгийн Мөрөн хотын музейд одоо хэрнэ хадгалагдж байгаа. Охинжийн удганы хуйгийг сэгсрэхэд бороо хуур ордог гэж хүмүүс бас ярьдаг. За энд харагдж байгаа нь бол дархтын алдарт цэгмэд удган явган бөөлж байна. За тэгэхээр цэгмэд удган бол анх 13 наснда бүү болсон. Цэгмэд удганы ээж нь Долцот хэмээх удган байсан. За тухайн цаг үедээ бас эрдэм чадал ихтэй олон хүнд ач буянаа хүргэсэн удган байсан. Цэгмэд удган 1991 онд Агарын хайрхныг яг ном журмаар нь тагсан бөгөөд цэгмэд удганаас хойш одоогээр нь Агарын хайрхан тагсан хүн байхгүй. За 1931 онд харин цэгмэд удганаас өмнө дам зайран тагчижсэн байдаг. 91 онд Баянзүрх сумын засаг дарга Нямсүрэн гэж хүн өөрийн биеэр цэгмэд удган дээр ирээд Агарын хайрхан тогширсон байна. Олон мал хүү сүйдэж байна. Агарын хайрхан дахиж өгнө гэж хүссний дагуу цэгмэд удган Агарын хайрхныг дахиж өгсөн байдаг. За тэгээд 1993 онд 84 наснда цэгмэд удган маань тэнгэрт ивссэн. За энд бүрэн хуйгалж бөөлж байгаа хүн бол мөн адил Хүсгэл аймгийн Баянзүрх сумын алдарт Тувааны Балжир удган. За тэгэхээр Балжир удган анх 19 наснда онгодын ирээ хорлолт өртөж нүдэнд нь хий юм харагдаж, аян сахилгаан бууж байгаа мэт харагдаж, зам хүн дүрстэй хий ухаар юм үзэгдэж, тэр бүхэл хүний цус ууж ийн гэж төсөөлөгдөг болсон гэж ярьдаг. За энэ мэт бүү болохгүй гэж үтгсээр байгаад бие хаан өвдөж хэвтэрт ороод тун хэцүү болох үедээ 29 наснда хоёрыг хөдөлгөөр төхөөрч удган болсон байдаг. За тэгээд Балжир удгангийн ах нь Чагдгаа гэж зайран байсан. Гэхдээ ахаараа багшруулах гэсэн боловч таараагүй бол бас нутгийн сандив зайран дээр шав орсон байдаг. За энэ тухайга Балжир удган хэлэхдээ хэдий хоёр хүн ам хэлээр багш болохыг зөвшөөрсөн ч цаад онгодон таардгүй тохиолдол байдаг. За тэгээд энэ шалтгаанаас болоод нутгийнхаа сандив зайранд шав орж удган болсон. Балжир удган Агарын ээж эсэн бол нийс авдаг. Эсэн бол ийм буянт голын хайрхан гих мэт онгодоор бөөлсөн. За тэгээд Балжир удганы олон хүн дурсан сандаг. Тэгэхээр энгийн хэрнээ нэг илгүй хүн олон хүнд ач бүрнээ хүргэж явсан ачтай буянтай удган байсан юм аа. Цайнд бүрэн хуйгалж бөөлж байгаа удган бол Надмид удган буюу Амби удган. Амби удган анх
13 наснда шөнө адуу манаж яваад хий чимээ сонсож маш их айж 3 жил эмчилгээ авалгүй хэвтэж аав нь нутгийн Балжин нэм зайранд үзүүлэхэд Балжин нэм зайран гүнг зайрангийн таган туваагаас олзолж авсан мэрэгэн дэрсгийн юм гэдэг онгодын хорлол болсон байна хэмээн тэр цагаас хойш Балжин нэм зайранд шав орж 1945 онд 16 наснда бүү болсон байдаг. За тэгээ Балжин нэм зайран Наднууд удаагны хоёрын хингэрэг нь одоо Унгар улсын музейд хадгалагдж байгаа. 1960 оны үед Унгар улсын Усатан зөв судлаач Диосо гэж хүн хээр нуусан байсан хоёрын хингэргийг нь олж аваад Унгар улс руугаа музейд одоо тавихаар авч явсан байдаг. Наднууд удаагийн энэ талаар ярихдаа бөө хүний хоёрыг гэдэг ихээхэн чухал байд юм байна. Цаг тавин амар тайван болох үед хоёрыг өдрөгдөх хөрж ахин бөөлж эхлэхэд чадaltaй онгод ер нь л нэг тийм цэрвээд сайн тогтож өгөхгүй байдгийн байлээ гэж ярьсан байдаг. За эндээс бас бид нар бөөгийн хоёрыг хингэрэг хувцас ямар ч чухал вэ гэдгийг бас ойлгож авч болох байх. За энд харагдж байгаа хүн бол дархтын сүрэн удган буюу бүүдэ удган. За тэгээд хосын ав буюу Мэн зайрны онгодын асрыг сэргээн босгож тагч байгааг харж байна. За сүрэн удган буюу бүүдэ удган маань дархтын алдарт Намдан зарангаар багшлуулж бүү болсон байдаг. За тэгээд сүрэн удганы хүүн өвгөн мөнхөө буюу мөнхөө зайран за одоо энэ бичлэг нь одоо гарч байна. Нутаг усандаа нэлээд нэр алдран төгссөн хүн байдаг. За тэгээд мөнхөө зайрангийн дүүн мөнхөө зайрангийн дүү буюу сүрэн удганы охин Баяр удган гэж байсан. За тэгээд Баяр удганы талаар нэгэн дурсамжийг одоо түүхийг ярихад бол Төвд лам нарын нүдэн дээр Баяр удган маань хуур манжгараа явган болоход хуур манжигнаас нь дүл цацарсан байдаг. Зэрэг одоо иймэрхүү түүхүүд байдаг. За тэгээд үзүүрийн ээж хэмээн одоо онгодын босгосон байгаа. За тэгээд цаашлаа Сэлэнг аймгийн Хушаа цумын нутагт төрсэн одоо Ринцэнгийн Лаашир хэмээх удган байна. За одоо энэ дээр ингээд Лаашир удганы бичлэг зураг нь харагдаж байна. За тэгээд Лаашир удган маань тухайн цаг үеийнхээ одоо их хүчрхэг бүүвэлсэн Бүдүүн хэмээх удганд 16 наснда шав орсон. Одоо Лаашир удганы энэ хоёрыг хингэрэг эд зүйлс нь болохоор Сэлэнг аймгийн Алтан булаг сумын музейд хадгалагдж байгаа. За тэгээд хүүхдэд маш их ээлтэй хүн байсан гэдэг. За тэгээд Лаашир удган бол маш олон хүүхдийг бол бөөгөн тэр арга туслаараа бол аварж исэн гэж ярьдаг. За тэгээд хоёр хүү хоёр охинтой байсан. За ингээд явах юм бол Увс аймгийн нутагт байсан Ямаан самган хэмээх одоо нэрэн төгссөн Ямаа удган байсан. За Ямаа удганы талаар бас олон зүйлсүүдийг ярьж болох боловч товчхон дуртахад бол сэтгэл санаа нь одоо үүмсэн, галзуурсан, солиорсон ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүсийг бол бөөгийнхөө тэр өвс чадвараар галын дом хэрглэж одоо эмчилж идгээдэг байсан гэдэг. За тэгээд Ямаа удганы хоёрыг хингэрэг зэргийг нь бас тухайн цаг үедээ хурааж авч ихээхэн хавчигдж байсан учраас бөөгийн эд зүйлсээ бол ихээхэн нуудаг байсан байгаа. За тэгээд их л чухал шаардлагатай үедэд их нууц далд тэгж бөөлж явсан байдаг. За мөн Ямаа удганы талаар ярихад бол Ямаа удганыг одоо шалах гэж ирсэн одоо төлөөлөгч нарыг бол нүдэн дээр бол 7 ямаа болж хувираад хоттой хонилуугаа орж зүхтааж исэн гэх мэт түүхч гэсэндээ байдаг. За одоо энэ цаашлаад Говьалтай аймгийн Очир зайран байна. За тэгэхээр Очир зайран маань бас тухайн үедээ бас маш их алдар нэрнд төгжижсэн бөө байдаг. За тэгээд одоо зарим хүнд бол нэг хөлтэй шувуу болж харагддаг байсан гэх зэрэг. За тэгээд Говьалтай аймгийн Төгрөг сумын одоо нутагт байсан байгаа. За Очир зайрангийн эдлэл хэрэглэл хоёрыг хувцас нь болохоор одоо Говьалтай аймгийн музейд хадгалагдж идэг. За ингээд явах юм бол Хинтээ аймгийн Сандуужав гэж удган байна. Одоо Сандуужав удганы бүү малгай нь Хинтээ аймгийн музейд хадгалагдж байгаа. Сандуужав удганы бүүгийн малгай харах юм бол бас маш онцлогтой. За тэгээд Гиндэн зайрангийн хоёрыг одоо халахын Гиндэн зайрангийн хоёрыг Чингис хааны музейд хадгалагдж байна. За тэгээд энэ мэт ярих юм бол Монгол орны 21 аймгийн ер нь 17 аймд нь бол бөөгийн соёлын одоо бие төвүүд байдаг. Завхан аймгийн нутагт бол жишээ нь зургийг нь бол оруулж чадсангүй. Гэхдээ би бол өөрөө харж исэн. Сартуул бөөгийн хоёрыг одоо Завхан аймгийн музейд хадгалагддаг. Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Суваа зайрны ач Санжтын Пагам удган байгаа. За тэгээд Пагам удган бол 9 холбооны мэргээр гаргууд байсан мөн барай дом хийж олон хүнийг одоо хүчин зовлон болсон
салгаж исэн байдаг. За тэгээ Завхан аймагт нуурын удган, догоо удган гих мэт мөн олон тооны бас сартуул бөөнөр байсан байдаг. За тэгээд Увс аймгийн Тэгш Жаргал удган удганы талаар одоо түүхийг дуртахад бол Тэгш Жаргал удганыг барьж цагдаж хорьсон байхад тэр Тэгш Жаргал удган бор шүү болж харагдж исэн гих мэт одоо тийм түүх байдаг. За мөн Тэгш Жаргал удганы ээж нь бас удган байсан. За тэгээд тухайн үед одоо малхуу бахтай тийм байх үед охиндоо хэлсэн байдаг те. Одоо тогоонд усыгээд буцлаг гэд яах чам гэсэн чи өхрийн хавирга чанж идэгээд манад өхрийн мах байхгүй шүү дээ гэсэн чи зүгээр л хий гэсэн. Тэгээд дараа нь тоогоо үзсэн чинь тоонд нүхрийн хавирга одоо чанагдчихсэн гих мэт. Мөн Дорнод аймагт бол олон тийм бүрээд хамниган бөөнөр байсан. За тэгээд тэдний нэг жишээ нь бол Дорнод аймгийн музейд хоёрыг хувцас хадгалагдж байгаа Дарим удган, за мөн Чимэд удган гих мэт. За тэгээд Төв аймагт бол Нанзад зайран гих мэт. За тэгээд Монголд бол маш олон бөөнөр цагийн үед бол үеийн үед бол байсан. За мөн Хөвсгөл аймгийн нутагт бол Налчир удган гэж их мундаг хотгоод удган байлаа. За тэгээд Цэвэн удган гих мэтээс Суян удган, түүний эмэг их нь Үрл удган гих мэт. За тэгээд дурсаадаг бол маш олон бөөнөр байсан. Тэгээд Монгол бөөгийн гайхамшиг түүх үргэлжилсээр байх болно. За тэгээ энэхүү эмхтгэл маань таалагдсан байх гэж найдаж байна. Энэ бол яг багахан хэсэг байлаа. Аль болох бичлэг, зураг, хүргэн, баримттай тиймэрхүү хүмүүсийг дуртахыг маш их хичээлээ. Тэгвэл бид энэнгээрээ би гол нь яг юу хэлэх гэсэн бэ гэхээр бид нар бол бөөгийн асар том соёлтой ард түмэн. Гэхдээ цаг хугацааны явцад бид нар олон зүйлсийг мартсан байна. Тэгвэл тэр мартсныг жоохон ч гэсэндээ та бүхэнд сануулж чадсан бахаа гэж найдаж байна. Тэгээ бидэнд бол өнгөрснөөс сурах олон зүйл байгаа. Тэгэхээр өнгөрснөө тоохгүй, өнгөрснөө мэдэхгүй бол ирээдүг харж чадахгүй. Тийм ээ. Тэгэхээр түүхээ мэдэхгүй хойд орсон сармагчин гэж ярьдаг. Энтэй л адилхан. Тэгэхээр бид бол өнгөрснийгөө үгүйсгэж болохгүй. Зөвхөн зүүд нойр, зүм бэлэг, совин эсвэл энэ бол миний бодол юм гих мэтээр одоо тийм хаацалж болохгүй. Бодит мэдлэг дээр л аливаа зүйлсийг ярих хэрэгтэй. Багталж өгөх хийх хэрэгтэй. За тэгээд хамт байсанд баярлалаа. Тэгээд та нарт товчхон ч гэсэнтэй зүйлийг харуулсан бол мөн ойлгуулсан бол би бол миний зорилго бол тэр байна. Тэгээд бүгдээнд нь амжилт хүсье.